эдийн засгийн аюулгүй байдал гэхэлэр бид нэр ингээд хэвшмэл ойлголтоосоо бас жоохон ангижрах хэрэгтэй юм шиг байгаа маа. Одоо ингээд стратегийн орд тэрийг тойрсон одоо ингээд лиценз за ингээд төр ингээд менежментийг хийнэ гэдэг явцуурхлаасаа гадна энэ хувийн хвшлийн үйл ажиллагаанд саад болохгүй бизнесийн орчинд төр ингээд монополдохгүй байх нь өөрөө эдийн засгийн аюулгүй байдал гэдэг концепц манай үзэл баримтал дээр байгаа маа. Энийг ер нь бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс ойлгохгүй байгаа. Тийм ч учраас энэ жил сонгуулийн өмнө цементийн салбарыг алсан, сонгуулийн өмнө Улаанбаатарын салбарыг алсан. Одоо ингээд дүүрэн рапс тарьж байна. Үндсэндээ бол энэ засгийн газрын сонгуулийн зориулсан юмнууд болоод байгаа шүү. Тэгэхээр нэгэнт одоо хамтарчсан юм чинь хамтарсан засгийн газар гэдэг утгаараа энэ нэг хит амар экстрим эдийн засгийн алсан энэ чиглэлийн юмнуудыг л багасгамаар байгаамаа. Тэгэхгүй болохоор одоо бид нар ингээд хувийн хвшил гэдгийг бол хувь хүмүүс гэж ойлгоод төрийг бол стратегийн бизнес гэж ойлгоод байдаг. Гэтэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын углуурах суурьч нь өөрөө энэ чөлөөт нийгмийн үзэл санаа ардчлал хүний эрх бизнесийн орчин гэдэг юм хамгаалах дээр явна шүү. Тэрнээс мөрдөстэй генералуудын нууцын зэрэгэлтэй хавцсан дотор үндэсний аюулгүй байдлын хэсэгхэн зүйл байдаг. А бодитоороо шудраг бизнес эрхэлж байгаа хүмүүс өнөөдөр боломж одоо мянга солонгос руу явж байгаа. Энд бол бид нар хүний нөөц эдийн засгийн аюулгүй байдал чинь энд алдагдаад байгаа шүү. Энийг бодлогодоо тусгаарай л гэж хэлэх гэж байгаа.